Өглөөн нарнаар яран ирэхэд эрдэмийн үдэ дэлгэн туссан эрдэмтэн багш нар минь. Өргөн саруул тангимда үеийн олон шавнаран угтаад ингри дотн үгээр учран золгодог багш нар минь. Заасан хичээл нь зүрхэнд шингээд зан дөргөн сэтгэлд хоногшоод 100 жилийн түүхтээс сургуулийнхаа зузаан түүхийг тэдэл бижилсэн. Ууган сургуулийн эрдмийн үрийг түүчээлэн залуулж, уянга нутгийн хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг эзэмшүүлж, 100 ард урсагдах алдар амжилтын эздийг дөрүүлэн 100 жилийн эрдмийг тэдэл түгээлсэн. Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн өн баярын мэнд дэвшүүлээ. 100 жилийн эрдмийг түгээгчид. За их мөндөд үзэгчдээ Өвөрхангай аймгийн Уянга сумын Монгол улсын анхны ерөнхий сайд төгсөгчрийн намсрангийн нэрэмжит Уянга сумын 1-р сургууль үүсгэн байгуулагдсны түүхт 100 жил ойд зориулан 5 хүний хүртэл болгож байгаа. 100 жилийн эрдмийг түгээгчид за цуврал контент нэвтрүүлгийн маань ээлж дугаар үзэгч та бүхний хүртэлхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаард маань Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын сургуульд педагогийн багшаар одоос олон жил одоо өр бүтээлтэй ажилласан. За ардын боловсролын тэргүүний ажилтан Алтан гац одонд Дамжин дөржийн Эрдэнэ чулуун, за Монгол улсын гавьяа тогш математикийн багш, за Яндан Ерөнчингийн соёлмоо гээд одоос гэр бүлийн хоёр багш маань өргөдөн оролцож байгаа гэдгийг та бүхэнд хэлгээд таатай байна. За ингээд та хоёртаа энэ өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За тэгээд өнөөдөр бас нэвтрүүлгийн урилгыг авч одоо 100 жилийнхаа нэвтрүүлэгт оролцсон та хоёртаа бас төрлөг сургуулийн чинь одоо түүх 100 жилийн мэндийг өргөн төвшүүлье. За баярлалаа. За тэгээд гурлаа бол одоо энэ нэвтрүүлгийн хүрээнд одоо бас та хоёрынхаа бас туулж өнгөрөөсөн сайхан ажил амьдрал, за төрлөг сургууль, за мэдээж одоо багш гэмээр хэрхэм сайхан нандин мэрэгжлийн чин талаар, за мөн одоо шавнырын талаар гэдэг бас олон зүйлийн талаар ярина. Тэгээд хамгийн дөрөнд одоо бас гурлаа та хоёрыг одоо төрүүлж өсгсөн тэр сайхан хэрхэм хүмүүс, төрсөн нутаг гэдэг одоо тэр зүйлүүдийн талаар яриа. Та манай эрчлөө өмгч маань одоо бас хаана одоо хэдэн он төрсөн бэ? Тэгээд одоо бас таны эцэг ихээс одоо хэдүүл байна гэдэг одоо бас энэ талаараа ярихгүй тийм. За би 1965 онд Дамжин дөржиг гэдэг хүний 3 дахь хүүг болторсон. Тэгээд бид ихээс аруулаа. Одоо долуулаа. Тэгээд баг сургуулийн хожигдод төрөд хожигдтаасаа өрөнгөд чад өрөнгөд сурсаагаад 10 дахь төгсөөд тэгээд 1983 онд 10 дахь төгсөж 83 онд багшиг улсын багшийн дэд сургуулийн биеийн тамирын ингээд дэлсэн суралцсан. Тэгээд 87 онд төгсөөд биеийн тамирын цэрэгжилт биеийн тамирын багшаар төгссөн. Тий. Тэгээд 87 онд төгсөөд 87 оноос хойш биш за 1-р амжилт багшлаад дараа нь 2-р амжилт багшлаад аймгийн тэгээд тархтад нь 2 жил багшлаад Месүдэд бас нэг жил гисэн юм аа. Тэгээд Уянгад 1995 онд Уянгад ирээд одоогоор Уянгад багшилж байна да. За та бол одоо мэдээж хүүхэд насныхаа тухай бас ярихгүй юу те. Тэгээд бас багадаа мэдээж бас спорт урлаг талдаа сайн байсан. Тэгээд мэдээж видеогийн багш болсон нь бол одоо мэдээж спорт дээр одоо сайн амжилт гаргаж ирсний үндэс байсан юм бол ягаад одоо видеогийн багш болсон бол энэ талаараа ярих те. Ерөөсөө хамаагаас 5 дахь ангиас эхлээл хөнгөө атлетикээр хичээж эхэлсэн. Тэгээд дараа нь хөнгөө атлетик волейбол гээл тэгээ сагсан бөмбөг гээл ерөөсөө оролдохгүй юм байхгүй л байлаа л та. Ерөөс бүгд зэрэнгийн л оролдлоо. Тэгэл ерөөсөө биеийн тамирын багш болъё гэдэг нэг зорилго тавьсан. Тэгээд ерөнхийдөө 83 онд төгсөө тэгээ конкурстэй л тэгэл би багшийн дэдийн биеийн тамирын ангийг хаваал. Тэгэл ерөөсөө тамирын сургууль ерөөсөө энэ насыг барж байна. Тэгээд би чинь одоо анх багшийн дэдэд ороод 10 төрөлтөөр хичээлээ. 10 төрөлтөөр хичээлж Улаанбаатар хотын аврагыг дараа нь улсын авраг болоод ингээл хөнгөө атлетикаар анхлал гарч ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол волейбол хөнгөө атлетик хоёроор явсараа бол тэгэл 2010 онд волейбол шорт мастер гэдэг цол авлаа. Тэгээ хөнгөө атлетик спортын нэг төр зэрэгтэй. Тэгээд хөнгөө атлетикээр хүүхдүүдэд дарамт хичээлж байна. Анх
Өстөр ингээд багтаал ерөнхийдөө улсын аврагт яваад улсын аврагтанд одоо энэ гавьд тасалж гавьд багш амарсан агшиг өдөрлөнд Улаанбаатар руу анх тэмцээнд явж анхныхаа медалийг авчирч байлаа. Улсын аврагаас. Тэр чинь одоо дээр үед чинь гоё байлээ шүү дээ. Хөрөл медаль нь 200 төгрөг, мөнгө медаль нь 300 төгрөг, алтан медаль нь 400 төгрөг. Ерөөсөө тэгээд би анхлын 2 хөрөл авчраад 380 төгрөг өгөөл надаа. Бидний спорт орон газраас ирж байгаа шүү дээ. Тэр чинь тэгээд би анх ээжийг нэг үйлж ирсэн ягаад тэр мөнгөний авчраад гэсэн чинь ээж үйлээд яасан гэсэн чинь ээж ягаад үйлээд байгаа юм бэ гэсэн чинь миний харахгүй сарын цалиг нэ бидэрсэн чинь бичсэн. Тэгж нэг анхудаа нэг ээжт нэг 380 төгрөг гэдэг чинь бас л мөнгө шүү дээ. Тэгээд ээжийг нэг үйлжсэн. Манай багш чинь бол ер нь өсвөртөө залуучууд бол өсвөртөө улсын аврагт бол хэд хэд удаа медаль авч байсан. Гэтэ ганц нэг төрөл биш хэд хэдэн төрөлдөрөөс авч байсан. Сонсч байсан. Айл төрөлдөр авч байсан. Одоо шүлэг волейбол байна, улсын авраг волейбол байна, сагсан бүхэл байна, улсын аврагаар ерөөсөө яваагүй бүлэхгүй л дээ. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон нэг авьяастай нөхөр болгохтой нэг сургуулиуд чинь тэгээд бүх төрөлд оролж идэв шүү дээ. Өвлнүүд шүүрээр ирнэ. Тийм. Тэгээд цамаар явна. Энэ нэг төрөлд чинь нэг ногоон онгоцоор явдаг байлээ шүү дээ. Нэг машин байхгүй. Оо за. Ногоон онгоцоор ингээд аймагаас ногоон онгоцоор нисээд харааранд очиж цааны тэмцээнд орж төшөөрийн тэмцээнд тэгж ордог байж шүү дээ. Бид нар чинь ногоон онгоцоор явдаг байсан шүү дээ. Царцаа ногоон гэж шүү дээ. Тэрүүгээр чинь анх тэмцээнд уралдаанд хүүхд тогтолж явж илээ шүү дээ. Соёлмаа багш одоо өөрийнхөө та сайхан төрүүлж гисэн тэр сайхан эрхэм хүмүүс төрсөн нутаг. За тэгээд одоо хүүхэд ахвнаас гээд одоо сурж улссан сургуулиудын талаас ярихгүй тийм. За би 1971-нд Өрөнгө аймгийн 30 ус суманд төрсөн. За миний аавыг Яндэрчин гэдэг. За ээжийг минь Дулмаа гэдэг. За эхээсээ Тавуулаа. Тэгээ ээж аав хоёр маань ерөөсөө нэгдэл нийгэмд одоо Нягтлан бодогч нэгдлийн боловсролчны эрхлэгчсэн ажлуудыг хийж ирсэн. Тэгээ бид тийм маань өөрсдөө сайхан хүмүүжүүлж өсгсөн сайхан борлууд байдаг аамн. За таны хувьд одоо бас аль одоо сургуульдаа сурч тийм ээ ямар одоо баг боловсрол хаана эзэмсэж одоо аль сургуулийг одоо төгсөөд тийм ээ одоо бас багш хэмээх одоо мэрэгчлээ эзэмсэн бол ягаад одоо бас багш болсон юм болоо гэдэг асуулт бас танаас тавь. Би 1979 онд 900 суманд одоо анх нэгдүгээр ангид сурж байсан. Гарлаа төгсгийн ангид сурж байлаа. Тэгээд баг сургуулийн төгсөөд уянга суманд манайх шилжиж ирээд 4-р ангиас ахуулаад одоо энэ сумандаа сураад 10-р анги төгссөн байгаа. За миний бодлохоор за багасаа л яг хүүхдүүдийн адил нөгөө гашааныхаа хаалган дээр шохоогоор одоо ингээл багш бол бичээл дүүнартаа анзаагаал ингээл багшийг их мөрөөддөг байсан. За багш болох одоо үндсэнд манайд үнэхээр гоё өстой биеийн сайхан авчирдаг үнэхээр багш ийм л байдаг гэж одоо бахархмаар одоо цэрэн цоцлогч манаас цэд багш одоо баас хуугч гэл ингээл дунд ангийн гоё сайхан багш нараас нь тэднийг хараад ийм л гоё багш болсон гэж мөрөөддөг байлаа. Тэгээд 10 дугаар анги бас чамгүй одоо алтан медальтай төгсөөд одоо шууд хуваар авчихсан. Тэгээд Монгол Улсын их сургуулийн математикийн ангийг сонгоож суралцаад тэгээд 94 онд одоо математикийн багш мэргэжлээд төгсөж ирж анх уянга суманда 95 оноос эхлээд одоо хүртэл нийт 32 жил багшилж байна. Хоёулаа 1995 онд уянгад ирж багшилсан юм шүү. Хоёулаа тийм. Тэгээд анх одоо иржлөө багшиг ирэхэд сургуулийн захирал нь одоо хэн гэдэг хүн байсан. Юу н одоо сургуулийн одоо бас ажилдаа багч гэдэг юм уу тийм ээ хамт цагаа ажиллаж исэн. Тэр үеийн одоо байгууллагын хамт олонны талаар. Тэгэл анх 1995 онд анх намайг үүрэмлээд би нөө бүтцийн өршөлт гэж нэг юм болоо тэрнгүүд тест төгшилж байгаа тэрнийгээс гарцсан байхад жигмэ захирал хичээлийн хэрэглэгч нь мишиг төрж хоёр байсан. За тэр хоёр маань анх нийт 3 жилийн гэрээт намайг анх өрж авчирч. За. Тэр нэг одоо нэг том цоошин 30-аар нүүлгэж авчирч анх ингэж 3 жилийн гэрээт ирсэн ш тавг нь бол тэгээд 3 жил мэтгэл одоо 30 жил болцсон байна ш тэгээд чи багшилж байгаад бол би олон захирлын үр үзлээ 4-5 захирлын үр үзлээ. Тэгээд би одоо ерөнхийдөө яг боловсролын байгууллагад 37 жил ажиллаад одоо ингээд итгэвтэй гарах гал. Яг барины хавралт гарах гал гэж байна.
Таныг одоо яг анх ирэхэд чи бас те одоо сургууль хүмүүлийн хөдөлгөөн ажиллагаа ямар хөө байсан те одоо бас мэдээж урд сургууль Тэ одоо жишээлбэл урдлын хуучин сургууль гэж одоо ярьдیں۔ Да энэ урд сургуульд жинхэнэ одоо урлагийн заалан биендмар ордог байх тийм чинь тий. Ерөөсө тэнд чинь бол өөр стандартны заал гэж урлагийн заалан биендмар ордог тий. Гадаа хавар болохоор гадаа ордог. Үйл болох цаг зэрэг урлагийн заалантай биендмар ордог. Ерөөсө тэгээд 2004 онд энэ хойд сургууль ашиглалтанд ороод тэгэл нааш ирсэн дээр гэж болоод тэгээд энэ сургуульд одоо насаараа жижиг швтер гэж байна. Молиолын нэг гişэлж байгаа сүүлд хөнгөнөр банк гişэлсэн. Молиолын багштай болчихор чинь тэгээд хөнгөнөр өсөөл хөгтөдөө явуулсан. Хөнгөний хөгтөдөө улсын авраг 2 удаа хийлээ. аймгийн авраг 11 удаа хийлээ. Ерөнхийдөө бол тий. Тэгээд ерөнхийдөө бол хөнгөнөр линкэд бол хөгтөдөө бол банк гişэлдэг тий ерөнхийдөө. Нэгдүгээр сургуулийн одоо бас өсвөрийн хөнгөн адилгын тамирчид байна яг энэ бэлгийн сургуультай гэдэг. Саяхан бас аймгийн аврагтаа бас амжилттай оролцоод ирсэн. Улсын аврагт одоо бас сонгон шалгуурланд одоо тэнцэн хөлтүүд байгаа гэж болсон. Ер нь одоо хөнгөн атлетикийн та үндсэн багш нь байгаа. Тэгээд Өрөнгөө аймгийн уянг сум бол одоо хөнгөн атлетикаараа бас аймагт бас хэрэгжүүлж байгаа шүү дээ. Энэ талаар бас юу? Өрөнгөө аймгийн уянг сум гэдэг нь одоо жишээлбэл нэг хоёр дугаар сургууль гэж юм л да. Ямар ч өгчтэй би бас хамтран ажилладаг. Энэ сая аймгийн аваргаар хуйлаа нэг нь 2 дугаар нэг нь 3 дугаар ороод ирлээ. Тэгээд манагаас нэг урд сургуулиас нь 2 хүүхэд, манай сургуулиас нэг 4 хүүхэд улсын аврагт явахаар тэнцсэн байгаа. Энэ хүүхдүүдийн бэлтгэлийг хангахын тулд өнөөдөр ингэ бэлтгэлийг хийж байна. Спортын мастер Эрдэнэжлэн багшийн маань нэрэмж тэмцээн бас волейболын тэмцээн зохион байгуулагддаг. Тэгээ энэ тэмцээн юу одоо хэдэн оноос үүсэлтэй вүлээ. Энэ тэмцээний бас ач холбогдол гэж одоо дуулсан. Энэ тэмцээнийг бас хүсэн хүлээдэг. За энэ тэмцээнээс бас олон 10 одоо шилдэг тамирчид төрөн гардаг гэдэг бас олон талын ач холбогдолтой тэмцээн болдог. Тэр нэрэмж тэмцээний хандлаар бас ярих байна. Энэ 2010 онд анх би спортын мастер цол аваад ирэхэд баяр мөнөө төрөл санаачлаад энийг анхныхаа тэмцээнийг явуулсан 2010 онд. Тэгээд тэрнээс хойш өсөө эхлээд холимог байлаа сүүлдээ бүр дандангаараа болдог болоо энэ ирж байгаа тамирчид хүртэл данаагаар нь молог гэж. Тэгээд өөрсдөө заа нэг 2 жил өнжөөд нэг болдог болсон одоо. 2 жил нэг өнжөөд болоход ямар ч байсан нэг 800 тамирчин ирж шүү. Ерөнхийдөө их өнөр болсон. Тэгээд ерөнхийдөө багшийн нэг тэмцээнд орох гэдэг өгсөн үлдээдэг болсон байна. Хөнөр өтгөн болсон байна. Нодон болсон. Тэгээд нодон болох чинь бас бараг 800 хүн 800 улсууд хүүхдүүд ирсэн шүү дээ. 2 жилд нэг удаа болдог. Энэ тэмцээнүүд бол ингэж байгаа. Эндээс яг Өрөнгөө шигшмэл хүүхдүүд гаргаж ирж байгаа. Ерөнхийдөө бол тэгээд энийгээ дагаад энэ Өрөнгөө аймгийн уянг сум хүүхдүүд олоод энийгээ дагаад олоод хөгжиж байгаа юм. Би тэгчлээ ойлгож байгаа. Одоо бол олоод ингэж анхлаад ийм байгаагүй ч төлөөлөл хүүхд. Нээлттэй болдог тийм. Нээлттэй. Өрөөсөө насан туршид гэдгээр болдог. Тэгээд хан сонсдгийн энэ хүүхдүүдэд ягаад гэвэл энэ хүүхдүүд тэмцээн болохоор энэ хүүхдүүд чинь тэмцээний үзнэ. Тэндээсээ хүүхдүүд бас нэг том ахмад тамирчдаг насан туршид ингээд нэрээ тоглолцсон зэрэг тэдний ур чадвараас нь хүүхдүүд суралцах юм уу? Ерөнхийдөө тиймэрхүү л. Улсын авраг лигт ордог тамирчид хүртэл. Тийм улсын авраг лигмэд ордог тамирчид бүгд нээлттэй учраас. Дамн дээр чи Эрдэнэжлэн багшийнхаа нэрэмж тэмцээнд 3 багтаа ирж оролцож байна. Ер нь зохиолсноос хойш байнга ирж биднээс нэг үеийн тамирчид Эрдэнэжлэн бид чи нэг оны спортын мастер. Тийм учраас заавал ирэх ёстой.
жилиг тусам энэ багшийн нэрвч тэмцээн залуучууд олон их баг ордог болсон байна. Ингээд Эрдэнэжлөн багштай эрүүл ажил амьдралын сайн сайхан мөрийг хөсөө өрөө. Биднийг бол хүүхэд багт бол Эрдэнэжлөн багшийн дуунаар л одоо зэгсэрдэг байлаа шүү дээ. Сургууль гэлгүй анги хам тэ. Тэгээд тухайн үед ч юм бол одоо бас нийгэм өөр байсан. Одоо ямар хөө байна тийм ээ. Тухайн үеийн одоо бас багшийн дэгцлийн гэдэг зүйл байлаа. Одоо бас хэрэгжиж гэнэ үү яаж? Одоо хүүхд хамгаалал гэдэг байхгүй л дээр үед чинь ингэж голын цаатал нэг өөр ертөнц, голын наатал нэг өөр ертөнц байлаа шүү дээ. Наад голын наатал нь болтсон эрдэм номын ертөнц. Цаашгаа болгоцсон зэрэг нэг алт малт ингээд угдаг тийм ертөнц байлаа. Тэр үед чинь хэцүү байсан юм аа. Ингээд үнэхээр хэцүү байлаа. Тэр үед би нийгмийн ажилт хийдэг байлаа. Хүүхдүүд аргалах гэж зовдөг байлаа. За тэр болгоны яргамал хэцүү гэж. Үнэхээр хэцүү байсан тэр дээр. Өөрөө ч гэсэн бийж байгаа. Энэ бол одоо бентимер спорт гэдэг бол одоо нэлээ хариуцлага дээрээс нь бас одоо хагас сэргчлэл гэдэг юм уу тийм ээ одоо нэг жоохон диктатуртай байж амжилт гаргадаг. Тийм одоо жишээлбэл ингэж бентимерийг хичээлвэ штэ. Би өөрөө цэрэгчлэлтийн нэг багш л та. Тэгээ одоо энэ хүүхдүүдийг биш тийм ерөнхийдөө бол одоо нэг Чингис хааны үеэс нэг диктатураар явдаг байсан шүү дээ манай монголч. Тэр шиг одоо энэ би бол боддгийн жоохон диктатур хэрэгтэй гэж боддог хүүхдүүд. Ийм хүүхдүүд тэрүүгээр л хүүхдүүд хүмүүжин шүү дээ угаасаа. Тийм учраас би энэ сургуулийн хүүхдүүдийг одоогоор за яг та би сүрнээс нь хайдаг байхдаа бодвол тийм ээ. Тэрнээс л тэгслээд байна. Одоо бол тийм байхгүй хүүхд хамгаалал гэдэг ингээд би болцсон болгоцсон тийм нэг л гар барах юм бол одоо баг цааш явчих гэдэг шүү дээ. Дээр үед л таны үед л яадаг байлаа. Жагсааж байгаа л нүддэг байлаа шүү дээ тий. Одоо бол тийм байхгүй. Тэр эцлэн гэдэг зүйл анх хаанаас сурсан гэдэг юм одоо гаргаж ирсэн. Тэрийг биш анх нөө манай би нэг төрийн ярьсан Дембэрл багш гээд. Дембэрл багш чинь надад зааж өгсөн байхгүй юу? Тэрнээсээ л одоо багшийнхаа эдмгэл дөөсөн хүмүүд аюу хэмээр живдээ. Тийм нэг дисциплин гэдэг нэг одоо бүр бишээ үүрэнгээ даяараа алдартай тийм дисциплин байлаа шүү дээ тий. Эрдэнэ дисциплин гэдэг. За тэр яг тэгээд яг Дембэрл багш зааж өгсөн байлаа. Манай Эрдэнэжлөн багш маань бас дан ганц одоо бенэмэрийн багшаас гадна сургуулийн нийгмийн ажилтан бас удирдах албанд ажиллаж исэн. За мөн одоо бас энэ хүүхдүүдийг айгүй ойрхон хөгжүүлэх талаар бас төрөл бүрийн сургалт гэдэг юм уу тийм ээ өөрийнхөө одоо авиас чадраар хичээлүүлж. Заавал одоо хөгжмийн сургалтууд одоо гитарын сургалт хичээж ирсэн. Тэгээд нөгөө биднийг бас 10 жил байхад нэг 7 хоног л өдөрлөг болдог. Тэгээд хаач нөгөө кайсэ мессенжер бол зүгээр кайсэг нөгөө одоо нөгөө өөлүүлнэ гэдэг шиг өстэй гангад тоглодог байлаа шүү дээ. Дээр үед чинь одоо сумын клубын бүжиг явуулдаг байлаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг сумын клубын бүжиг нэг хүүхэн тоглоно. Тэгэл намайг доодно. Би нэг жоохон бүжиглэмээр өнө чи нэг жоохон тоглоотгой чигээл. Тэгээ нөгөө сумын бүжиг чинь араажингаас нэг балбин шүү дээрэггүй тэгэл өөр кайсад чинь кайсад гэж хэлсэн ямахаа гэж байхгүй. Ямахаа гэж байхгүй. Кайсагаар л гангардаг байсан. Оо би ч би тийм спортын хүн гэрний хүүхд бас урлагийн замд ороод байгаа байхгүй. Харин тийм. Би одоо тэг кайсад мессенжер бол нот мэдхгүй. Юус нот мэдгүй зүгээр хоёр чихээрэл сонсоод тэгэл ингээд өөр ингээд тогтчихдаг. Тийм л одоо манай аав чинь төгөлдрөө тоглодог, баян тоглодог, хөгжмийн авьяастай спортлог хүмүүс юм. Аавынхаа юм гэл үйлсэн шиг байгаа юм. Манай аав чинь одоо жишээлбэл баяныг их гоё тоглоно. Тэгээ төгөлдрөө их гоё тоглоно. Тэгээ тэрийн л ерөнхийдөө сонсохлоороо л ерөнхийдөө тэрийн нэг сурцсан шиг байна. Тэрнээс шиг өөрийн гэсэн нэг ачаалгүй нот мот мэдхгүй. Ямар ч хөгжимд нот мэдхгүй. Сонсголоороо л би ч өөр ятаг тоглоно, лембри үлэн, кайса тоглож болж, гитар тоглож болж байна. Ерөнхийдөө бол жоо юм саваагүй юм аа тий. Ер нь хэдэн төрлөө гэж байна.
Ой ерөнхийдөө хөгжмөгд бүгдийн тоглолт ерөнхий бүх зүйлийг сонсголоор тоглож шүү дээ. Сонсож байгаа л. Таа тэгээ болж байгаа багш хугацаанд бол олон урлагийн арга хэмжээнд оролцсон дөө. Тэгээд миний жоох хүүхэд байхад алиалагч болж тэгээ хүүхдүүд тий. За алиалагчийг би 10 жил байхад алиалагч байсан. 10 дугаар ангид байхдаа алиалагчийгээд авч манай авч алиалагч өвгөн болдог байлаа шүү дээ. Тэгээд намайг 10 дугаар ангид би алиалагчийгээд. Тэгээд их сургууль төгсч ирээд 1-р жил багшлаад 1-р жилсэн чинь намайг ямар ч юм шатуур захад сахин гуталтай хөвгөн байна гэж намайг загнаад. Би өвгөн болсон байхгүй. Өдөр нь өвгөн хоройн алиалагч болоод ингээл тэгээ нөгөө хувьсгал залуучдын үүр гэж үлээ шүү дээ. Тэр нь хувьсгал залуучдын үүрийн дарга нь гав дарга байсан. Тэр үед одоо энэ тэгээ тэр чинь намайг залуучдын яодгон дээр алиалагч хийгээд тэгээ залуучдын яодгон дээр алиалагч хийж явлаагүй чинөө юм хийж явсан дөө ерөнхийдөө бол тэгээд энэ юндөнгөөгөө хүртэл болж идэв шүү дээ. Би чинь одоо аймагт юндөнгөөгөө тэмцэн боллоо. Тэгэхээр Баатар дарга байсан юм тэр театрын тэгээ намайг оргоод болтгоо. Тэгэхээр яваад орсон чинь нөгөөдөгтөө төрүүлээд аймаг юндөнгөөгөө хүртэл боллоо. За. Та бас бидний шагаад одоо үндэсний спортоор хэвтэлдэг. Үндэсний шагаа спортын аймгийн золтой хүн шүү дээ. Тэгээ үндэсний шагаа спортоор одоо хэдгчлээ хичээлж байна. Энэ спортынхаа гаргасан амжилтуудын талаар ярил та. Би 90 онд тарагтад ирээд тарагтад анхудаага нөгөө наадмаар нь барилдаад. Тэгээд тэрэн дээр нэг үзүүрлэж сумнач нэртэй. Сумнач ингээд нэг цолог лөө. Тэгээд сумнач боллоо. Тэгээд тэрнээс жоо чинь бид нөгөө шагаа 10 сар аваад аймгийн 30 мөрийн цолтой одоо аймагт одоо биш та гэж нээж удаа төрүүлсэн дээ мэдэхгүй. Тэгээд намайг чинь гэдэг шүү дээ. Би чинь бас ингээд 10 дугаар ангид байхдаа 9 дугаар ангид байхдаа юм цаваагүй байсан юм аа. 9 дугаар ангид байхдаа мотоспортын аймгийн аврагт үзээд. Тэгээд мотоспортоор чи би чинь аймгийн авраг хийгээд улс аврагт явахсан чинь ганцхан гар үсэг зураггүй. Нийц гар үсэг зурдгүй. Гэвч нэг гар үсэг зурж яж явуулдаг шүү дээ. Тэгсэн нийц гар үсэг зурдгүй. Тэгэл аав гар үсэг зурчаад байдаг. Ийч гар үсэг зурддаг. Аав ээж зөвшөөрөл авдаг юм дээ. Тийм, гүй зөвшөөрөл авдаг байхгүй юу? Тэгээд ээж гар үсэг зурддаг. Тэгээ би улсаар орч яваагүй байхгүй юу? Тэгсэн чинь хүрэл медаль авсан нөхрийг аваад явсан. Тэгсэн чинь нөгөөтг нь мөнгө медаль аваад хүрээд ирдэг байхгүй юу? Тэгээ би мотоспортын 2 дугаар зэрэг надад өгөөд аймаг төрүүлсэн болох мотоспорт 2 дугаар зэрэг өгсөн. Юм заагүй одоо штангийн хөдөө өргөлтийн 1 дугаар зэрэгтэй. За. Тийм ерөөсөө тийм нэг саваагүй хөөхтлээсэн юм да ерөнхийдөө бол одоо тэгээд насгийн тэгээд тэрний одоо шавнэр гээл манай шавнэр волейболын шавнэр гэж нэг цаа нэг 4 спортын мастер 2 спортын дэд мастер байна да. Хөшөө маань бэлтгэсэн шавнар хөнгө атлетик улсын аврах шалгаруулах тэмцээнд 2 удаа 1-р байр 1 удаа 3-р байр улсад эзэлсэн. За хуваараа одоо улсад амжилт гаргасан сурагчид бол 20 гаруй медаль хүртсэн юм хүмүүс байгаа. За аймагт бол хөнгө атлетикийн аймгийн аврах шалгаруулах тэмцээнд 1-3 дугаар байрыг 20 удаа аймагт эзэлсэн юм багш байгаа. Тэгээд зөвхөн одоо хөнгө атлетик гэхгүй волейбол, сакс одоо спортын бүхэл төрлүүдээр бас хүүхдүүдийг хөгжүүлж чаддаг. Тэгээд бас залуу багш нартай үлгэр дуурайл болдог. Сум ор нутгийн одоо залуучууд хүүхдүүдийг спортын төрлүүдээр одоо хөгжүүлэхэд бас л үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Зөвхөн сакс волейбол, шагаа харваа одоо оролдохгүй ерөөсөө амжилт гаргаагүй спорт гэж байхгүй тий. Эрдэнэчлэн багш маань одоо зөвхөн одоо спортын хүн биш, дээрээс нь одоо дуулна, бүжиглэн, гой бичин, зурна, жүжиглэн одоо бүхэл талын юм аяастай. Тэгээд хөгжим гэхтэл ардын хөгжим, тэрнээс гадна даралтад хөгжим, цахилгаан хөгжим, ерөн дарахгүй хөгжим байхгүй. Тэгээд бүх талын аяастай юм универсал хүндээ манай багш. Соёлын багш анх одоо багшаар ирэхэд бас энэ сургуулийн хамт олонныхоо уур амьсгал гэдэг юм уу тийм ээ, танд одоо заавал зөвлөжсэн тохоо үе сайхан дурсамжтай зүйлээсээ бас яахгүй тийм. Тэгээ миний төгсж ирээд ажилд орсон их сонин штэ. Тэгээд би төгсж ирээд нөгөө жигмийн төгс маань байсан. За жигмийн төгс бол намайг яг л элтийн шалгалтанд бэлжсэн гарын одоо би шавны байлаа. Тэгээд төгсж ирээд яасан чинь жигмийн төгс намайг за ажилд орно гэдгсэн. Тэгэхээр би чинь тэгэл за би математикийн багшаар ажилд орно гэж өөрөө бодож байсан. За тэгэл намар ингээл юунд
8 сарын 25-нд за сургалтанд суугаад ирээ гэл. Тэгэл би тэгэхээр сургалтанд яваад л дотор. Тэгэл очин чинь одоо боловсролын шинжилсэн уулзаа гаргаад одоо тэрнийг сурчлах тийм үйл тэгэл тийм цуусан дандаа л хичээл эргэлцэж суугаадахын аймагаас ирсэн. Тэгэл одоо намайг л хүний оронд болсон байх та гэж бодлоо. Тэгэл ирлээ. Ирээд байсан чинь за сургалтаа хийгээрэй гэл нөгөөдгөө сургалтаа хийгээл байж исэн чинь захирлагч дуудаад за тушаалаа аав гэл. Тэгсэн чинь намайг хичээлийн эрхлэх гээд тавьсан. Тийм би тэрийг яг өндөө бол мдэггүйсэн. Тэгээ бүр гайхаад багшаа би юу л юм бэлээгээд ингэсэн за миний хүү чадна гэд ингээд надад урам өгөөл эхэлж ийсэн. Тэгээ сүүлд нь ингээд бодож явах тухайн үед намайг ингээд ажилд авах гэхээр нөгөө математик биш оронтой байгаагүй юм билий. Тэгээ бас сүүлд нь чамайг одоо ийш тийшээ явчихна гэхээр жоохон ягаад явуулахгүй гээд ингээд хичээл эрхлэгчээр авч ирсэн билээ. Тэгээ дараа нь бол 2 жилийн дараагаас багшаа ээж эхэлсэн. Тийм төвхтэй ажилд орж ирсэн. Энэ одоо математикийн багш одоо яагаад бас багш өмнө одоо ерөөсөө математикаар суурилж өгөө эсвэл одоо ерөөсөө математикийн багш болно гэдэг байв. Тухайд бас математикийн амжилтуудыг бас гаргадаг байв хичээлээр. Тийм намайг 6 дугаар ангид цэрэн цуцлагч маань математикийн курс гэдэг яваад тэгээ математик зааж ирсэн. Тэгээд хоёулаа нөгөө дээхнүүд квант гэдэг нэг сэтгүүл гардаг байсан Орсын. Тэгээд тэрний нэг ичнээ олимпиад болдог. Тэр ичнээ олимпиадад одоо анх ороод тэр Орсдоор орчуулуулаад нөгөө материалаа явуулдаг байсан шүү дээ. Тэгээ бодлогуудаа явуулаад тэнд бас эхний шатанд амжилттай оролцоод одоо Монголд яриад явж байгаа шүү дээ. Тэгээ дараагийн шатанд нь тэнцээ. Тэгээ тэндээсээ би бас математикийг бас сурч болох юм байна гэж боддог байсан. Дараа нь болохоор Баянжар лагч Монгол Улсын гавьяат багш Баянжар лагч дугууланд суусан. Манай ангид л ордог байсан. Тэгээ дугууланд нь суугаад тэгээд математикт дурлах гол зүйл нь Баянжар лагч маань биднэрт ингээд анхны өдөр ингээд дугуулан ороод бид нар дөнгөж суугаад 7 дугаар ингээд хөтөлөө шүү дээ. Тэгсэн чинь нөгөө та заа нэг тоо санаарай. За тоон дээр тэдийг нэмээ тэдээр үржээрэй гэл ингээд за гарсан хариугаан чиглэлээ байж гараа гэл. Тэгээд захаас нь хуулаад хэд гарсан гэхээр чи тэдийг сонсон байна. Ингээд хариу хэлэх болгонд тэдийг сонсон байна гэл. Тэгэхээр нэг математик чи хэлбий юм шүү гэсэн ийм анхны сэтгэл төрдөөс одоо болохоор дэгштгэж байсан юм билээ л дээ. Өнгөрсөн. Тэгэл ерөөсөө би математик тэгэл дур сонирхолтой болж ирэл. Тэгэл анх нөгөө хүүхдүүд үзээг болт нэг бактериал комментар гэдэг юмыг заагаад програмд байдгүйсэн. Тэгэл тэр мэрийг мэдээл ангийнхандаа бас үзэл нөгөө нэг дэгштгэл ангийнхандаа таалгаал өчрийг олчоод таалгаал гэрийн таалгаал тэгэл нэг өөргөө нэг сөрхийл нэг л чадвартай болсон шиг санаад ингээд тэрнээс анх үүдэлтэй математикт оруулж ирсэн. Тэгээ математикийн тэгэл ирсэн математиктай бол 10 төгсөөл чинь нөгөө шууд хуваар авсан шүү дээ. Тэгэл гэрийнхэн маань нэмж болооч гээл зарим нь янз янзын мэрэгэл сонгоод тэгэл ээжээс амс хараахан зурж чадахгүй хон тэгэл нөгөө хуваар сонгоход ороод тэгэнгүүтээ л ерөөсө дугуйхан шиг л харж байгаа Монгол Улсын их сургуулийн математик анги авъя гэсэн чинь гээл гэсэн тэгэхээр юм хэлэв. Тэгээ тэр үед нэ Батмөх дарга гэдэг боловсрол хэлцэн дараа байсан шүү дээ. Тэр маань математикийн багш байлаа. Тэгээд багшийн сургууль төгссөн сургууль сайн сураар өстой гоё юм хэрэгжилгээл харин урмгөл явуулж яасан. Тэгээд математик багш болсон да. Манай соёлмаа гүшил одоо бас энэ 1-р сургууль багшлсан цагаас эхлээд одоо бас математикийн хичээлийг одоо хүүхдүүдэд төлхөө зааж за тэгээд ер нь уралдаан тэмцээн, олимпиад, эсэлтийн шалгалт гэл одоо энэ сургуулийн одоо математикийн суурилж байгаа хүүхдүүдийг бас бэлдэж ирсэн шүү дээ. Тэгээд энэ талаараа бас ярихгүй тийм. За би математикийн хичээл
заахта баримталдаг зарчим нь болохоор бол ганц нэг хүүхдүүдийг онцолж олимпиад бэлтгэхээс илүү анги нийтээр нь бүх хүүхдийг хоцрогдгүй сургахын төлөөрөө чармааж ажилтаа. Тэгээ үүнийхээ үрдэнд нь болохоор одоо улсад нэг анги маань тэргүүн төрүүлсэн аймагт одоо 14 анги маань аймгийн аварга за 5 анги 2 дугаараар нэг анги одоо 3 дугаараар эзэлсэн амжилтыг бол үзүүлсэн. За элсдийн шалгалтанд бол ер нь жилд одоо юуны хар орны гүнзгий мэрэгч сургуультай энэ зэрэгцэж өрсөлдөж 1-3 дугаар өрийг тогтмол эзэлдэг амжилтыг л үзүүлдэг. За тэгэхээр одоо бас энэ олимпиад гэдэг юм уу эзэлтийн ерхий шалгалтанд одоо хүүхдүүдийг бэлтгэх гэдэг нь бол одоо бас багш сурагч бас эцэг эхчүүдийн бас уялдаа холбоотой тий хамтын үйл ажиллагаанд дээрс толгуурлаж ийм амжилтууд бас гардаг. Солимоо өгшийн шавнар одоо олимпиад хийсэн ч өндөр амжилт гаргаж яйл гэж ярьдаг шүү дээ тий. За би их азтай надтай ингээд одоо багш болж байгаа хүүхдүүд маань эцэгчүүд маань дандаа нэг чин сэтгэлээсээ ханддаг юмд одоо мэрээлттэй хичээнгүү тийм хүүхдүүд тардаг. Тэрний хүүхдүүд маань одоо хичээл зүтгэлтэй байдаг. За нэг талаасаа багшийн хичээл зүтгэл хоёр нийлжээж амжилтын их үндэс нь бол болдог гэж боддог. Одоо энэ хүүхдүүд маань ч гэсэн одоо ингээд ээжтэй өглөө 6 цагаас эхлээл оройн 1-8 хүртэл тогтмол сууж одоо хичээнгүй хичээлсний үрдэл одоо энэ амжилтыг үзүүлж чаддаг гэж боддог. За эзэлтийн шалгалт гэдэг бол нэлээд бас өндөр босготой ийм одоо тийм хэцүү шүү дээ. Одоо ер нь хизэнээсээ тийм ээ. Одоо өмнө одоо конкурс гэж ярьдаг. Одоо эзэлтийн ерөнхий шалгалт тэгэл одоо тэр бэлтгэсэн хүүхдүүд улсын сургуульд орох гэдэг юм уу тийм бас чанараараа сургалтын чанараа аймагтаа бас тэргүүлэх гээл энэ зүйлүүдээр одоо бас байнгын одоо ингээд тогтмол амжилт үзүүлж байгаа шүү дээ. Энийний одоо бас зүйл нь одоо нууцна гэдэг юм уу тий одоо чадвар нь юунд байна гэж. За тэгээд эзэлтийн шалгалт өгч байгаа хүүхдүүдээ бол ер нь ерөнхий бэлтгэл бараг 6 дугаар ангиас эхэлдэг. 6 дугаар ангиас нь ахуулаад багангийн баг зэргийн хоцрогдлуудыг арилгаа тэгээд жил жилдээ одоо програмын нэг үзэх агуулгыг бүрэн дүрэн үздэг. Түүний үндсэн дээрээс нөгөө ахлах ангид орохдоо бол хоцрогдлгүй ордог учраас хүүхдүүд маань амжилтыг үзүүлдэг гэж бодоод байна. За тэгээ бас нэлээд бас зарчимтай байж ээж тийм ээ одоо шалгууртай байж ээж гэдэг юм одоо тийм бас ийм амжилтанд хүргэн штэ. Ер нь бол альва зүйл чинь бол ямар нэгэн диктатуртай байж ээж л амжилт гардаг штэ. Тийм ээ тэгэл одоо өглөө босхоос нь ахуулаад эдгээр чинь диктатуртай байлгадаг өглөө болж өгөл хоцроохгүй байх, цагтаа ирдэг байх, ерөөсөө 1 минут 1 секундийг ч гэсэн үр дүнгүй өнгөрөөхгүй байхыг ийг л одоо эднэрт бол заа зөвлөж сургадаг. Зөвхөн энэ болохоор энэ яш бэлдээ зогсохгүй оюутан болохтой эднэр бол ямар нэгэн одоо бие даах чадвартай болчдог хин нэг нь шаардуулахгүй одоо хийдэг давуу талтай байдаг. Бие даах суралцж чаддаг болдог. Монгол Улсын гаяатагч Монгол Улсын зөвлөх математикийн багш Яндаринжингийн Солимоо багштайгаа 30 гаруй жил хамтран ажиллаж байна. Үүний нэг 10 жилийн хугацаанд нь бол Солимоо багш бол миний удирдлага менежер одоо хичээлийн эрхлэгч гэх мэтээр ажиллаж байсан. Энэ хүнтэй хамтран ажиллахад бол маш их төвшигтэй, багш нарт их өгөөчтэй багш байгаа манай багш. Яагаад гэвэл бид нар одоо ингээд нөгөө багш нар бол энэ том аймаг улс бүсийн хэмжээний тийм арга зүйн хөтөлбөр төлөвлөгөө бүтээл тойрвол тийм сургамжуулах ур чадварын технологийн уралдаанд бол их ордог. Тэгэж орж явахдаа бол одоо нэгсэн доо нэг бүтээл тойруулаа нэг цай гаргачаад багшаасаа заавал мэргэжил арга зүйн зөвлөгөө авдаг. Ингээд зөвлөгөө авахд бол манай хүн тэр ямарваа нэгэн зүйлийн тийм цогц агуулга бүрээр нь маш нарийн тийм задлан шинжилж эргүүлж нөгөө эргцүүлэн нэгтгэн дүгнэж тэгж зөвлөгөө өгдөг тийм мундаг тийм төвшигтэй багш байгаамаа. За дээрэс нь бол би өөрөө багангийн багш учраас одоо энэ жил ихэд 5 дугаар ангитай ер нь өмнө нь ч гэсэн 5 дугаар ангитай байхдаа Солимоо багшаас тэр математикийн судлах тухайны хичээл дээр маш их арга зүйн зөвлөгөө авдаг. За тэгээ энэ сайхан олон жил багшлахад 1-р сургуулийн одоо удирдлагаар ажиллаж байсан одоо үеийн сургуулийн удирдлага захирлууд одоо хамтарч ажилласан багш нарын өмг төвшиг одоо чухал байдаг баг. Тий. Би чинь одоо 5-6 захиралтай хамт ажиллаж байгаа. За тэр захирал бүхэн ер нь дандаа л багш нараа дэмжсэн үйл ажиллагааг явуулдаг. Тэгээ дэмждэг, тэгээ урам зориг өгдөг. За сүүлийн үед л одоо энэ сүүлийн 10 жил болохоор туулагчтай юм бол хамтарч ажиллаж байгаа. За туулагчийн үед бол бүхий л талаар дэмждэг. Өглөө эрт ирсэн ч гэсэн сэтгэл зовоод бас нэг цайгаа ус юм уу гэж асуухаас хулаад ингээд энгийн нэг халамж одоо сэтгэл гаргаснаас л одоо бидний ажлын амжилт эхэлдэж штэ. За тэгээд энд байгаа бүх үйлчлэг, цэвэрлэг, жижүүрээс ахуулаад
бүх хүний нөлөө байгаа. Одоо бидний 6 цагт ирээд ингээд суухад маань жижүүр маань өглөө бас 5 өрөөгөөд ирэх шаардлагаас энэ л бидний бас л нэг дэмжлэг байгаа. Тэгээд хүүхдүүдийнхаа эцэг эхчүүдийг бол байж талархдаг. Жил өгж байгаа конкурс өгж байгаа хүүхдүүд эцэгхүүд маань чин сэтгэлээсээ хүүхдийн төлөө ханддаг тийм сайн эцэгчүүд байдаг учраас бас одоо тал талаасаа хүүхдүүдийн маань дэмжиж байдаг. Тийм учраас бас нэг амжилттай бас эхлэл бас байдаг л гэж боддог. Тэгээд сургуулийн зүгээс болохоор анги танхимын маань чөлөөлж өгч манайх ч анги танхимын хөлцөө муутай штэ. Тэгсэн мөртлөнгөө л эсмэнгөө болох гэж хичээдэг. Тэгээл одоо туслах боломжтой бүхий л зүйлээр бол тусалдаг гэж би боддог. За манай анги болохоор Монгол Улсын гавьяат багш, мөн зөвлөх багш, соёлмоо багшийн 12 ангийн хамт олонний бүрэлдэхүүнтэй бид 25 хүүхэдтэй 11 банд 14 охинтой. За манай багш бол их сайхан сэтгэлтэй, үнэн шудраг. Бид болохоор багшийнхаа үг үйлдэл бүрээс нь үлгэр дуурайл авдаг. Багш нь бидэрт үргэлж зааж зөвлөж, сургаж хүмүүжүүлж яадаг. Тэгээд бид багшийнхаа шав болсондоо маш их баяртай байгаа. За бид бүхэн соёлмоо багшийн шав болсноор 6 дугаар ангиасаа бид бүхнийг авсан. Тэгээд 6 дугаар ангиас хойш өглөөний 6 цагаас оройн 8-9 хүртэл бид бүхнийг сургахын төлөө байнгын хүчин чармайлт гаргаж өдөр бүр бид бүхэд хүний номын номыг үргэлжийн зааж ирсэн. Тэгээ өөрөө өглөөний 6 цагт ганц ч минут ганц цагаар хоцорч үзээгүй үнэхэрийн чадварлаг маш мундаг бид бүхний төлөө чин сэтгэл зүрхийг гаргаж өөрсдийн хүүхд чигээ хайрлаж өсгсөн үнэхэрийн бидний ээж аваас тутгааргүй тийм мундаг багш байгаа. Дурын гэсэн би соёлмоо багшийн шав болсон. Одоо ингээд бодоход өдий 16 жил болсон байна. Тэгэхээр энэ хугацаанд соёлмоо багшийг харахад соёлмоо багш маань хэрэг хичээнгүй зүтгэлтэй. Тэгээд аливаа зүйлд маш тууштай. Тэгээд аливаа зүйлд бас юм чин сэтгэлээсээ ханддаг маш хичээнгүй сайхан сэтгэлтэй багш байгаа. Тэгээд биднийг үнэхээр яг үр хөвгт чигээ санаж зөвхөн хичээл ном заахаас заа зогсохгүй одоо хүн байх тухай зүйтэй зөв хүн байх тухай сургадаг нь тэгээд үнэхээр сайхан байдаг. 100 жил ганц тохиог 100 дахь жилийн төгсгөл дээрээ бол бид манай үеийнхэн бол амар математиктэй хүмүүс байгаа. Тэгээд тэр дундаа Монгол Улсын гавьяат багшийн дээр нэмэх соёлмоо багшийнхаа удирдлагын доор ингэж төгсөж байгаадаа бас үнэхээр их баяртай байна. Манай 2 дахь төгсөлт болох 2003 оны төгсөгчдийн төлөөлөл маань хүрэлцэн ирсэн байна. За манай анги маань 39 хүүхэдтэй байсан. Түүнээс 12 хөвгүүн 27 охинтой сургуулийн шилдэг ангийн сурагчдын төлөөлөл байна. За манай ангийнхан бол хичээл сургалтандаа сайн байхаас гадна спортлог хүүхдүүд олонтой бүжгээр цэнгэд бүжгэлдэг бас хамтлагтай тим анги байсан. Тэгээ волейболын сайн тоглодог. Тэгээ ер нь спортлог хүүхдүүд их байсан. За манай соёлмоо багш одоо биднийг 7 дугаар ангиас 10 дугаар анги төгсөл оноо анги даасан багш байсан. Тэгээд энэ хугацаанд болохоор яг би яг соёлмоо багшийнхаа математикийн яг нөгөө мэргэжлийн чиглэлээр нь яг гарын шавна гэж математикийн олимпиадад бэлддэг яг сүүлд конкурсыг галж бэлдсэн ийм шавн байсан. Тэгээд манай багшийн яг захиж хэлдэгээс үг нь болохоор орлох сайд оройтно гэж үгийг байн хэлдэг, өдөр болгон сануулдаг байлаа. Тэгээд яг энэ үгийн дагуу одоо хичээл номоо одоо бэлдэж одоо конкурс өгч байсан. Тэгээд одоо багштайгаа үзүүлсэн ял амжилтууд гэл ингээл яа бол маш олон л амжилтууд одоо гарийн шивнүүд үзүүлж ялаа. Одоо 8 дугаар ангидаа хахад одоо 8-гийн хэмжээнд авсан шалгалтанд одоо ганцаар авч илаа. Тэгээд
Тэгэл өөр одоо 2003 онд сэтгэх чадварын олимпиад гэж анх хэлж болж байхад одоо тэр үед одоо бид хоёрт ямар ч гарын авлага юуж байхгүйсэн. Тэгэхэд манай соёлмогчтой за энэ сэтгэх чадварын IQ, логик, пазл гэдэг эдгээр чи яг ийм төрөл байдгаа ингэ зүй төтөл нь алдаг гэд яг өөрийнхөө ойлголтоор надад одоо тасалжуулж бэлдэж одоо бид тэр юунд орж одоо анхны сэтгэх чадварын анхны олимпиадад одоо бид төрүүлж исэн. Тэгээ ер нь бол ингээд дөрөвдөл олон амжилтууд бий бүсийн олимпиад, төрөлцсөн олимпиадууд гээд бий тэгээд одоо багшийнхаа зэмлсэн зэмлэл магтсан магтаал болгоныг санаж одоо өдөө зэрэгтэй чигээ алдахгүй зүгээ олж зөв амьдж явнаа шавьчихсан гэж байна. Миний хувьд за бас манай одоо ангийн найзуудын хувьд төгсч ирээд багш маань энд сургалтын менежер хийжсэн. Тэгээ бид нар бол одоо багшийнхаа одоо 10 жилдээ одоо шавна төгсч ирээд ажлын байран дээр гарахад одоо практик дээр сурах практик дээр гарах хоёр бол тис өөр байдаг. Тэгээд гарч ирээд одоо буцаад багш дээр ингэж ирсэн багш хацтай хүүхдүүд. Тэгээд одоо хичээлийнхаа ээлжид хичээлээ яаж боловсруулахаас ахуулаад багш болох хүүхдэд яаж өгөөчтэй ямар аргаар заавал одоо өгөөчтэй байдгүйгээд багшийнхаа гар дээр одоо ингэж тасралтгүй хэдэн жил болсон юм бэ ингээ багшаар бэлтгэгдсэн ийм азтай багш нар байдгаа бид нар. 2003 онд анх соёлмогшийн ангид одоо төгсөж байсан. Тэгээд 13 онд анх 1-р анги аваад тэр анги маань бол одоо бид 3 ийм төгсгсөн анги одоо энэ жил 100 жилийнхаа 2025 онд багшийн шавнаар одоо төгсөж байгаа нь бол одоо түүхэндээ маш одоо сайхан үйл явдал болж байна. За 2003 оны төгсөлтөд бол олон багш нар төгссөн. За энээрээс багангийн багшаар бол аж аргал мөнх зургийн маань багштайгаа мөр зэрэгцэн хамт ажиллаж байгаа. За эдний авчаасаа ангийг одоо би үргэлжлүүлээд аваад одоо 1-ээс 12 төгсөлт одоо багшийн шавнаар хамтарч ажиллаж байгаа үнэхээр таатай байна. Манай хоёр багш маань одоо сургуультай бас нэрлэлөө бүхий чадвартай багш нар өсөж одоо дэвжиж аваад багш них баяртай байна. За багш маань багшд байх бүхий л ур чадвар, арга зүй, үлгэр дуурайлыг бидэндээ өгч бид нар үе үеийн шавнар болно. Багшийнхаа Монгол улсын гавьяат багшийн шав болж төрсөндөө маш их баяртай байна. Багштай ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Одоо миний санаж байгаагаар бол манай багштай бид нарыг 10 дугаар анги төгсөөд хонхны баяраа хийж авт биднэрт зориулаад 39 шавьдаа шүлэг зохиож байсан. За миний санаж байгаагаар гойлогдлохор сүрэн ангийн дарга Бадма, IQ-гийн авраг Пүүжээ, ажилсаг мөнхцөл, айлгүй Нямбаяр, Балчир жаахан Бүрдлэн, байрны Атман, Баяраа гэх мэтчлэн ингээд бүгдэнд нь шүлэг зохиож өгч байсан. Тэгээд биднэрт бүгдэнд нь дурсгалын дэвтэр гэж байгаа. Одоо ингээд эргээд өнгөрсөн цаг хугацаа бүх юм эргээд ингээд бодоход бидний үе ямар тийм ажилсаг, нийгэмд итгэвхтэй багшийнхээ үгийг одоо ингээд мөрддөг хүмүүжилтэй гэх юм уу да. Одоо тэгээд ахмадуудыг маш ихээр хүндэлдэг ямар мундаг үе байсан юм бэ гэд одоо энэ цагт эргээд харахад тэгж надад бодогдож байна. За манай анги сурлаг, урлаг, спортоор тэргүүлэхээс гадна бас маш хөдөлмөрч анги байсан. Бид нөгөө ямар нэгэн байдлаар нөгөө айлд очиж мод хөргөх болон ангиан лааддаг, ангиан улсын цэмбитл лааддаг гэсэн. Тэгэл өөрснөө хүртэл нөгөө гулгаад унах хэмжээний тийм сайн лааддаг цэмбгэр тийм хүүхдүүд бас хөдөлмөрч байсан. Тэгээд бас нөгөө энэ сая нөгөө 6 багшаас гадна манайх нийтдээ 39 хүүхдээс 10 гаруй хүүхд болохоор нэг төрийн байгууллагад ажилладаг. Бас нөгөө багшийнхаа мэрэгжлийнхаа дагуу багш маань гүнзгийрүүлсэн математик хүрээнд одоо эдийн засагч нар бас олон байдаг. 5-6 эдийн засагч нар бас байдаг. Математикийн багш байсан учраас ер нь математикийн дугуулan тэгээд ерөнхийдөө нөгөө аймгийн олимпиадуудад их ордог байсан ангаараа. Тэгээд яг 10 төгсдөг жилээ бол бид нөгөө шилдэг анги болоод соёлмогчтой шилдэг ангиар шалгарч байсан. Тэр бол амар тод санагддаг. Тэгээ мэдээж нөгөө аюу сайн багш, мундаг багш учраас Монгол улсын гавьяат багш болсон байгаа. Тэгээд бид хэд бол нөгөө багшаараа нөгөө бахарахгүй байхын аргагүй
Тэгээ хаач явсан ингээд гавьяат багшийн төгсөлтийнхэн гэдгээр ингээд бахархаад баг омгшоод заримдаа бүр ингээд өнгөрөөд тэгээ бид нар зөвхөн 2003 оны төгсөлт ч гэдэм үү нэг ангийнхан гэхээс илүү за гавьяат багш солимогийн анги шүү гэд ингээд хэлэхэд бүр ингээд эвэн өвчтэй ч юм уу тийм гоё нөгөө эмоцтой тийм мэдрэмжтэй ингэ байдаг. Тэгээ тэр бод үнэхээр биднэрт ингээд аюу гой дурсамжтай одоо бахархаж ярихаар тод зүйл гэж бодож байна. За эрхэм багштай 2003 оны төгсөлтийн төлөөллүүд нэрээд дурсамжтай, дурсгалтай сайхан зүйлүүдэд хуваалцлаа. Тэгээд багштай аз жаргал, эрүүл их сайн сайхан бүхний өсөө өрөөе. За ингээд бид хэд 2007 онд анхны 11-р ангийг 29 сүүлэн соёлын багшийнхаа удирдлагын доор төгсөж байсан. За ингээд одоо ингээд бүгдээрээ ажил амьдралаар гарсан, бүгдээрээ амжилттай залуучууд байна. За энэ амьдралд хөлөө олж байгаа бидний энэ үүрэг хариуцлага бол одоо ингээд соёлын багшаас мань гаралтай. Энэ тухайн маань сургууль хүмүүжүүлэх гадна одоо хүүхдийг хүн байх тал руу түлхэж өгсөн тийм их тийм сайхан зөв зам руу зарч өгсөн юм болоо гэж удаад бодож явдаг. За тэгээ ингээд сургуулийнхаа 100 жилийг тохиолдуулаад багштаа бас ингээд хөрөн нэвтрүүлэг хийж байгаад нь баяр хүргээд ангийнхан төлөөлөл болсон бид танд одоо ингээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Таны одоо ингээд сургууль хүмүүжүүлж байгаа бүх хүн чи одоо ингээд ажил амьдрал дээр бүгдээрээ сайн сайхан ингээд явахтгаа гэсэн ерөөл өргөө багштай. За хайртай шүү. Энэ 2007 оны төгсөлт маань одоо онцлог байсан. Бид нэр анх 6 дугаар ангида гүнзгийрсэн сургалт гэдэг бас уянгийн сургалт бас хийж үзээ гэд гүнзгийрсэн сургалттай ангийн нээж төгссөн гүнзгий ангийн сурагчтай байгаамаа. Тэгээ манай сурагчид маань бүгдээ төгсөлтөөр хүүхдүүд маань элстэй шалгалтаа амжилттай өгч ихтэй сургалт элсэн орчсон 100% элсэж орж байсан. За ангийнхнагаа төлөөлж ирсэн та бүхэндээ баярлалаа. Та нарын минь ажиллуулсан үргэлж өөдрөг эрүүл сарвал сайн сайхан явалтгай гэж хүсээрээ. Соёлын багштайгаа би одоо хамт 28 дахь жилдээ ажиллаж байна. Намайг төгсөж ирэхэд төгсөд ирсэн байсан. Тэгээд соёлын багш хичээл эрхлэгч байсан. Би бас удирдлагын дор багшаар ажиллаж байлаа. Одоо би бас дараа нь сургалтын менежер болоод захирал болоод миний удирдлагын дор ажиллаж байгаа. Тэгэхээр 28 жил гэдэг бол бас баггүй хугацаа. Би үүнийг бол аль аль талаараа сайн мэднэ. За багшийнхаа хувьд бол одоо үнэхээр гавьяат багш байхаас өөр харахгүй бүх талын юм чадвартай ийм багш байгаа. За тэгээ улсын олимпиадад анги нийтийн олимпиад гэж бол анги нийт бол одоо нэг хүүхдийг биш те ангиар нь бэлтгэдэг стандарт олимпиад улсад нэг удаа төрүүлсэн. За аймагт 14 удаа төрүүлсэн. Соёлын багш бол ер нь бол гүнзгий математикийн гүнзгийгийнхэн тал өрсөлддөг юм багш. За гүнзгий чинь бол өөр одоо дандаа шалгарсан одоо шалгалтаа орсон хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгэхээр яг зүгээр бүх төвшний одоо хүүхдүүдийг ижилдэх шиг сургаж чаддаг ийм чадвартай багш. За тэрнээс гадна зөвхөн одоо тэр сургалтын стандарт талаараач биш одоо ур чадварын уралдаан гэж аймагт болдог байсан. За төрөлцсөн олимпиадын бүтээлийн төрөл гэж байна. Илтгэлийн уралдаан гэж байна. Энд бол аймагт одоо 1-ээс 3 дугаар байрыг одоо 4 удаа аль төрлөөр нэмж авсан байдаг. Тэгээ улсад бас амжилттай оролцдог. Тэгээд зөвхөн одоо сургалт одоо өөрийгөө хөгжүүлэхээс гадна хүүхдүүдийг бас тийм сууцтай болгож чаддаг. Ангийнхнаа одоо ангийнхан хүүхдүүд зөвхөн одоо математик дач биш. Ер нь дуулна, бүжиглэн, ангиараа волейбол тоглоно одоо бүх талаар юм аюултай юм мундаг хүүхдүүд болгож ингэж чаддаг. За тэрнээс гадна одоо сум орон нутагтаа бас нөлөөллийн ажлуудаараа бас ангиараа манлайлдаг. За хэдэн жилийн өмнөөс өсвөлээл одоо гэрэл туян гээл бүх айлуудыг одоо гаднаа гэрэлтэй болгоод хүүхдүүд гудамжаар явахд айдасгүй болох талаас нь одоо эдний анги зохион байгуулж оюун гол тэр чигээрээ гэрэлтэй болсон. Одоо даваан дээгүүр даваад орж ирэхэд гоё гэрэлтэй харагддаг. Тэгээд дараа нь тохон айдасгүй хүүхэд нас гээд одоо залбин нохоог устгах талаас нь бас ангиараа нөлөөллийн ажлууд хийдэг. Ер нь бол дараа нь бас нөгөө сумын 90 жилийн явуулахад цэмцгэр уян гэдэг айлуудын хашаа ороогоо бас өөдөн татах талаар нь эдний ангийнхан бас ингэж хуваалж манлайлж явж ирсэн. Тэгэхээр одоо ганцхан л одоо сургалт математик талаараа шүү. Бүхэл талаар хүүхдүүдийг бас хөгжүүлж чаддаг юм янда багш байгаа. Тэгэхээр одоо яалтчгүй л одоо гавьяат багш байхаас өөр аргагүй. Одоо сая 22 онд Монгол Улсын гавьяат багш цул хүртсэн. Сая
25 онд Монгол улсын зөвлөх зэрэгтэй багш болсон. Тэгэхээр яг одоо хүнийг эд хийж бүтээж явах энэ насанд ийм сайхан амжилтуудыг улс аймгийн хэмжээд тэгээд нэг хүүхдийг биш ингээд нийтээр нь хөгжүүлсэн хүнийг бол шагнацсан байхад энэ хүн илүү хариуцлагатай болж илүү урамтай ажилладаг байх гэж санагддаг. Тэгээд бас өөрөө удирдлагаар нь ажиллаж байгаа хугацаанд бас сургуульд ажиллаж байгаа гавьяат багш төрөөсөндөө бас маш их баяртай байдаг. Тэгээд хамтарч ажиллахад хамгийн сайн түшигтэй зөвлөх маань болдог доо. За манай хоёр маань одоо бас гэр бүлээ одоо сайхан танилцуулахгүй. Та хоёр маань одоо хэдэн онд бас айл гэр болсон. Мэдээж одоо бас сургуультай бол одоо бас гэр бүлийн багш гэж одоо сайхан багшилж байгаа. Тэгээд бас гэр бүлээ сайхан танилцуулахгүй та. За битээр бол одоо 95 оноос ингээд танилцаад 96 онд одоо яг айл гэр бүл тусдаа гарч ирсэн. За манайх хоёр сайхан хүүхэдтэй. За охин маань одоо Бадмарк гэдэг одоо оюутлага компанид инженерээр ажилладаг. За хүү маань шинжлэх ухааны таймер шинжлэх ухааны технологийн сургуульд одоо оюутан суралцж байгаа. За битээр гэр бүлийн багш болохоор одоо бие биенээ маш сойлгодог, биеийн ажлыг дэмждэг. За тэгээд чадхаар одоо бие биендээ туслана гэхчээр одоо нэг сургууль дээр хоноо олонж явахад хоол цайг нь зөөж өгөөл ард нь ерөөсөн бас л одоо уралдаан тэмцээнд явахт нь тэгэл хуцанд бэлдэж өгөөл тэгэл дэмжиж өгөөл ингээд явдаг да. За таны хувьд одоо бас энэ боловсролын салбарт бас ажилласан жил гаргасан амжилтынхаа ус сайхан өршмээр Монгол улсын гавьяат багш гэдэг эрхэм цолыг одоо хүртсээ. Тэгээд энэ сайхан одоо цолыг хүртсэн тэр сайхан түүхэн дурсамж тэр одоо онцаг тэр сайхан одоо багтлаасаа таас ирэхгүй тийм. За би сумынхаа түүхт 90 жилийн явгаар энэ цолыг тэмдгийг авсан байгаа. За тэгээд энэ нутгийн минь ард түмэн одоо сум орон миний хөдөлмөрийг үнтэйгээр үнэлж өгсөндөө чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ нь болохоор одоо байгууллага хамт олон үеийн одоо 100 шавь нарын минь одоо ивэл буйна хайрлсан одоо өглөгнөө гэж би боддог. За соёлмаа багш маань одоо бас энэ багшлагын хажуугаар бас сум орнуудынхаа хөгжил цэцгэлтэнд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж ирсэн. Тухайлбал одоо энэ сумын иргэдийн төлөөлөгчд уралд бас удаа сонгогдож за тэгээд одоо бас өөрийнхөө энэ салбарын дуу хоолой болж замун одоо хүүхэд багчуудын төлөө бас олон зүйлийг санаачилж одоо сум орон нутагтаа бас өөрийнхөө үзэл бодлыг одоо илэрхийлж ирсэн шүү дээ. Ер нь хэдэн удаа иргэдийн төлөөлөгч урлын төлөөлөгчөөр сонгогдсон. За сонгогдоод одоо бас өөрийнхөө үзэл бодлыг бас яаж илэрхийлж ирв энэ талаараа бас санагдахгүй тийм. За би 2008 оноос эхлээд одоо 16 жил буюу 4 удаа одоо 5 дахь удаадаа иргэдийн уралд сонгогдож ажиллаж байна. За иргэдийн уралд сонгогдсон бол аль болохоор хүүхдийн эрх ашигыг хамгаалах одоо боловсролын байгууллагын үйл ажиллагааг дэмжүүлэх тал дээр бол нэлээд бас хичээж ажиллаа. Тэгээд сумынхаа өнгө үзэмжийг нэмэхээр цэмцгэр уянга за хүүхдүүдийн аюулгүй орчинд одоо амар тайван сургуулийн хооронд явахт нь одоо яаж сургуулийнхаа хүүхдүүдтэй хамтарч сүлдээ байгууллагуудтай хамтарч одоо ард иргэдтэй нийлээд гэрэлт уянга гэсэн төслийг хэрэгжүүлж одоо сумаараа сайхан гэрэлтэй орчин бүрдүүлсэн. За хамгийн сүүлд бид нэр сурагч багчуудынхаа санаачилгыг дэмжиж иргэдийн урлуураа оруулаад нохой айдсгүй хүүхд нас гэж одоо хүүхдүүдтэйгээ хамтарч хийсэн байгаа. За энэ нь болохоор нохооны татвар гэж байдаг юм байна л да. Тэрийг болохоор сум өрөөс авдаг юм байна. Тэгээд хүүхдүүдтэйгээ хамтраад ард иргэдээ ховуулаад одоо хүүхдүүдэд шаардлага тавиулж зарим нь одоо ингээд хуулгах сурчлага хийсний хөгжинд одоо юуны нохооны татварыг нэг жил бол бүтэн одоо татвар оруулж өгсөн байгаа. Тэрийнхаа маань одоо сум дэмжээ дахиж одоо нохоо устгалыг маш сайн хийсэн. Түүнээс хойш айлууд бас нохоогоо бас уйдаг болж байна. Одоо ингэснээр бол нохоо бол нэг үе юмд арай тэлчихэж байна. Их мэтлэнгээр яг одоо хүүхдүүд багчуудтайгаа нийлээд нэлээд ажиллаж бас хийсэ. Тэгээд хоёр багшаасаа бас олон сайхан зүйлийн тухай, олон сайхан амжилтын тухай бас сайхан ярилцаад мэдээж одоо бас энэ уян сумын нэгдүгээр сургууль гэлтгүй одоо уян сумын боловсролын салбарыг одоо бас аймаг улсад бас нэр нүрийн тахалж ирсэн эрхэм хоёр багш бол одоо таяр маань байгаа. Тэгээд таяраас бас энэ багш хэмээх одоо мэрэгчл болоо одоо энэ багш хүний одоо сайхны талаар бас асууя гэж бодож байна. Манай хэрэгжлөө багшууд бас энэ багш мэрэгчлийнхаа талаа тэгээд одоо энэ багш хэмээх одоо энэ сайхан эзэмшээд энэ 37 жил 40 жил одоо энэ боловсролын салбарт ажиллажлаа. Тэгээд энэ багш хүний сайхны талаар бас та ер нь юу гэж бодож байдаг вэ те? Багш хүний ганц бахархал нь сайхан шагнал байна даа.
Хаач явсан сайн байна уу гэж ерөөдөө дандаа л хүүхдүүд ерөөсөө дандаа байнга багшаа сайн уу уцаар гэсэн байнга ерөөсөө энэ бол одоо багш үний гал бахархал юм да тий сайхан үнэхээр хаач явсан танихгүй хүн байхгүй ерөөс бүгдээрээ таньдаг одоо аймаг дээр байсан бүгдээрээ андахгүй ерөөсөө ингээл одоо жишээлбэл шагаачд байна би бас шагаа харавдаг тий тэгээд бид аймаг бас госон мэрэг шүү дээ тэгээд танихгүй хүн байхгүй ганцхан тэрэн дээр би бахархдаг. Одоо жишээлбэл ингээл хотод явж байсан сайн байна гэж хэлдэг. Нөгөө хүүхдийн сайн танихгүй нөгөө тийм тэгээ сайн байна гэж хэлдэг. Сайн нөгөө сайн уу заах юм сургалтын дээр миний хүүхэл ингээл өнгөрчих ерөөсөө. Энэ л багшны бахархал ингээд бол. Агуудхан ингээд бол ястан би бахархахгүй л дээ. Одоо хичнээн мэрэгэн шатны би сайн мэдгүй шүү дээ. Тий. За манай соёлмоо гүшийн тухайд юу гэж бодож өгдөг те? За багш мэрэгжил үнэхээр сайхан. Бид ядараад байсан ч гэсэн хүүхд дундаа ороод нөгөө ядарснаа мартдаг. Тэгэл яг бас л яг ба шаваараа багтдаг. Одоо бид нэр ч одоо ид хөрөнгө гэлдвэрлээ юмд нэг шундгүй мөртлөнгөө хүүхдийнхээ амжилтаар багтаж хүүхдээрээ одоо шавнараараа гойж тэднэраараа өнгөрч ол явах нь бол үнэхээр сайхан байдаг. Тэгээд ер нь бол сайн багш болохын үндсэн нь болохоор нэгдүгээр гэр бүлийн дэмжлэг дээрэс нь хамт ажиллаж байгаа хамт олон одоо тухайн удирдлагууд сурч байгаа шавь нартай ерөөсөө эцэг ихтэй бүгдээр нь холбоотой түүнээс ганц багшийн амжилтаар сайн байна гэж байдгүй. Тэгэхээр энэ бүх хүмүүстэй хамтарч бас дэвийн олж ажиллана гэдэг л бас багшийн жоохон өндөвтөр хөдөлмөр. Тэгээд эднийхээ ард гарсны дараа бол үнэхээр бахархаад хамдгүй дээ нэрээ. За тэгээд одоо бас таны маань одоо яг одоо хөдөлмөрлөж энэ сургуультай бас ажил амьдралаа холбоод бас 30 жил болж байна. Энэ сургуулийн маань 100 жил явуулж байна. Энэ сургуультай ажил амьдралын холбоотой мөн одоо бас ажлынхаа хамт олонд сайхан 100 жилийн амжилтыг өрөөлөг хэлэхгүй багш. За тэгээд сургуулийн нэгт хамт олонд болон өдөрлгүүдтэй ерөнхийдөө намайг дэмжиж тусалж банк надад тусалж байдаг ерөнхийдөө бүх хамт олонд ерөнхийдөө их бахархаж явдаг дөө хамт олноор тэгээ хамт олондоо бүгдээрэнд 100 жилийн баярын хүргэе. За манай гаяат гүш манаас сургуулийнхаа 100 жилийн тохиолдуулаад үеийн одоо хамт ажиллаж байсан одоо сургуулийн хамт олон шавнартаа за тэгээд одоо цэвэр дэлгэцээр үзэж байгаа нийт үзэгчдэд сайхан төрөлх сургуулийнхаа 100 жилийн аминдыг өргөжүүлэхгүй юу? За тэгээд сургуультай бол 30 жил ажиллана гэдэг маань одоо 100 жилийн одоо 3-1-ийг шууд ажилласан байна. Тэгээд бас энэ түүхтэй бид бүхэн бас зайлшгүй холбогдож байгаа. Тэгээд энд болохоор энд ажиллаж байсан бүх л үеийн багш нар, ажилтнууд, за сурагчдаа болохоор одоо баярын мэнд хүргэе. За энэхүү Өвөр хангаан аймгийн Уянг сумын Монгол Улсын анхны иргэдээс Төв Сочирийн намсрынгийн нэрэмжит ерөнхий боловсролын 1-р сургууль үүсэн байгуулагдсны түүх 100 жилээр зориулан үзэгч та бүхний хүртэл болгож байгаа. 100 жилийн эрдмийн түгээгчид цуврал одоо хөрөг контент нэвтрүүлгийн маань ээлж дугаар энэ дөрөв өндөрлөж байна. За нэвтрүүлэгт маань Өвөр хангаан аймгийн Уянг сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн бие дэврийн багш, ардын боловсролын тэргүүн ажилтан Алтан гац одонд спортын мастер Тамдин Дөржин Эрдэнэчулуун, за ерөнхий боловсролын 1-р сургуулийн математикийн багш Монгол Улсын гаяат өгш Яндан Гэрэнчингийн соёлмоо багш маань одоо өргөдөн орцлоо. Ингээд нэвтрүүлэг таамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. Өглөөн нарнаар яран ирэхэд эрдэмийн үдэ дэлгэн туссан эрдэмтэн багш нар минь. Өргөн саруул тангимда үеийн олон шавнаран угтаад ингри дотнугээр учран золгодог багш нар минь. Заасан хичээлэн зүрхэнд шингээд зан дөргөн сэтгэлд хоногшоод 100 жилийн түүхтээс сургуулийнхаа зузаан түүхийг тэдэл бижилсэн. Ууган сургуулийн эрдмийн үрийг түүчээлэн залуулж, уянга нутгийн хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг эзэмшүүлж, 100 ард урсаг дах алдар амжилтын эздэг дөрүүлэн 100 жилийн эрдмийг тэдэл түгээлсэн. Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн өн баярын мэнд дэвшүүлээ. 100 жилийн эрдмийг түгээгчид.